Вьетнам охинтой суусан Солонгос И Ханул гэх 29 настай залуу. Харин эхнэрийг нь Памти гэдэг. Памти 23 настай. Хосууд гэрлээд 4 жил болжээ. Одоохондоо хүүхэдгүй. Энэхүү нэвтрүүлэгт оролцох саналыг тавьсан хүн нь нөхөр И Ханул. Яагаад нөхөр нь энэ нэвтрүүлэгт оролцох шийдвэрийг гаргасан болов? Вьетнам эхнэрт нь ямар асуудал байсан бол бүгдээрээ эхлээд эхнэрийнх нь асуудлыг хамтдаа үзээд дараа нь нөхрийнх нь асуудлыг хамтдаа харцгаая. Амралтын өдөр өглөө 8:30-д нөхөр И Ханул бослоо. Хөлөө ачаад унтаж байгааг бодоход одоохондоо хосуудын харилцаа тиймч муу биш болтой. Нөхөр нь усанд орж гарч ирчгээд гэрийн ажлыг хийж эхэлсэн. Хувцаа угааж, тоосоо сорулж, аяг тавгаа угаагаад л харин эхнэр Памти унтсаар л байлаа. Хосууд 2022 оны 9 сард анх танилцжээ. Тэр үед эхнэр нь дөнгөж 20 настай байсан. И Ханул эхнэрээ хараад анхны харцаар дурлсан гин. Памти ч нөхрөө хараад ямар царайлаг залуу вэ гэж боджээ. Харамсалтай нь 4 жил хамт амьдраад эхнэрийнх нь бодол өөрчлөгдөжээ. Одоо бол царайлаг биш гэж хариулж байлаа. Эхлээд уулзахдаа эхнэр нь солонгосоор сайн ярьж чаддгүй байжээ. Хөлсөөд байна, 0 ормоор байна гэх мэт ойр зуурын үг мэддэг. Тиймээс эхлээд орчуулгын аппликейшн ашиглаад хоорондоо ойлголцдог байсан гин. 2022 оны 9 сард танилцаад 6 сарын дараа 2023 оны 3 сард Вьетнамд хурмаа хийж 2023 оны 10 сард Солонгост гэрлэлтэд батлуулжээ. Солонгосчуудын хувьд 26 наснда хүнтэй сууна гэдэг маш залуугаараа суусан гэсэн үг. Эхнэрийнхээ визний асуудлыг шийдэхийн тулд хосууд хурдан гэрлэлтэд батлуулах шаардлагатай болжээ. Эхнэрийнх нь хувьд 20 наснда гэрлэх сонголт хийсэн шалтгаан нь Солонгосын соёлд дуртай. Хоёрт нөхөр нь өхөөрдмөр халамжтай залуу шиг санагдсан гин. Нөхөр нь хурмаа хийсэндээ гэрэлсэндээ огт харамсдаггүй. Дахиад сонголт хийх боломж өгсөн ч эхнэрээ сонгоно гэж хариулж байлаа. Харин эхнэрийнх нь бодол өөр байлаа. Нөхрөөсөө салах юмсан гэж байнга боддог гин. Эхнэр нь яагаад Солонгост ирээд 4 жил болцоход нөхөртөө дургу болсон юм болоо. 5 дахь өдөр оройн 8 цаг. Эхнэрийнх нь ээж аав нь охиноо санаад Солонгост иржээ. Маргааш нь Вьетнам буцах гээд ачаагаа бэлтцгээж байлаа. Тэр үед нөхөр нь гаднаас шарсан дахиад аваад орж ирлээ. Хүүн хадам аавда 300 мянган воны үнэтэй төрөвч бэлгэлсэн. Аав ээжтэй энийг авч яв, тэрийг авч яв гэд өгөөд л байлаа. Эхнэрээс нь асуусан. Нөхөр чинь ээж аавд чинь хэр ханддаг вэ гэсэн үнэхээр сайн ханддаг гэж хариуллаа. Ээж аав нь ч охиноосоо илүү хүргэндээ сайн байсан гин. Ачаагаа бэлтчихэд гэр бүлээрээ суугаад оройн хоолоо идцгээлээ. Гэтэл нөхөр нь эхнэрээсээ ямар их хоол хийсэн бүгдийг нь идэж барах юм уу гэсэн эхнэр нь гинт уурлаж эхэлсэн. Маргааш өглөө идчихнэ. Ямар ядаргаатай юм бэ? Энэ үлдээсэн хоолоо хаяад үзээрэй. Хайсан ч яадгийн. Тэгээд яах юм? Хоолоо идэж байхдаа эхнэр нь ээж аавтайгаа вьетнамаар ярьсаар л байлаа. Нөхөр нь юуны талаар ярьж байгааг нь асуухаар эхнэр нь огт хэлдэггүй, орчуулж өгдөггүй гин. Нөхөр нь нэг л жигдэж байгаа мэдрэмж аваад бухимдаж эхэлдэг гэж ярьж байлаа. Нөхөр нь хоолоо ч идэж дуусалгүй төрүүлж босоод унтлахын өрөөнд ороод уцаа үзэж эхэлсэн. Харин эхнэрийнх нь нөхөртөө орчуулж өгдөггүй шалтгаан нь өөр хүний талаар ярьж байгаа болохоор хэлж өгөх шаардлагагүй. Орчуулж өгнө гэхээр ядаргаатай санагддаг гин. Харин нэвтрүүлэгч хэлэхдээ та нар хоорондоо ярилцж байхдаа өөр хүний талаар ярьсан ч гэсэн ядаж юуны талаар ярьж байгаагаа хэлэхгүй. Асуухаар нь битгий асуугаад ээ. Чи мэдэхгүй гэвэл нөхөр чинь гомдно шүү дээ. Ядаж юуны талаар ярьж байгаагаа хэлж нөхрөө хүндэлж явах хэрэгтэй. Гэтэл тэр шөнө хосуудын хооронд үл ойлголцол болсон. Юу гинэ? Чи өөрөө тэгж бодсон юм байна штэ. Би огт тийм яриаггүй. Би чамайг битгий яар гэж огт хэлээгүй штэ. Сая тэгж хэлээ үсттэй. Нөхрийнхөө хоол битгий ихий гэж хэлснийг аав ээж хоёртоо битгий их юм яриад бэ гэж албаар худлаа орчуулжээ. Үүнээс болоод аав нь нөхөрт нь их гомдсон. Яагаад нөхөр чинь юм ярихыг зөвшөөрөхгүй байгаа юм бэ? Аав харин эхнэрийн буруу орчуулснаас болоод их гомдсон байна лээ. Гинт босоод уйлаад
өрөө рүүгээ яваад орчихсон. Охинтойгоо уулзах гээд холоос ирж байхад бид нарыг гадуурхлаа гэж бодсон гэсэн. Чи яагаад намайг муу хүн болгож харагдуулж байгаа юм бэ? Аавд хурдан очиж хэлээ. Үгүй ээ, би одоо хэлэхгүй. Наашаа ирээ очиж үнэнгээ хэлье. Зүгээрээ. Би хэлэхгүй. Хүлээж л байл та. Би энд хумсаа янзлж штэ. Наадах чинь тийм чухал юм уу? Хурдлаач дээ. Аавыг гомдооцсон байж. Чи галзуураа юу? Хурдлаа. Галзуурчихсан юм уу? Чи өхмөр өнөө? Хөөе. Одоо болно, болж үз. Яа, бүр үнэхээр хэлэх үг олдохгүй маа. Хосууд маргалдаад байсан учраас аав нь өрөөнөөсөө гарч ирлээ. Аав, сая нөхөр ярьж болохгүй гэсэн штэ. Одоо ярьж болно гинэ. За аавд хэлчлээ. Болсон биз дээ. Ганц чамаас болоод хичнээн хүний сэтгэл санаа тавгуудж байгааг чи ойлгож гин үү? Чи битгий өглөөд л та том дуурайд ядаргаатай. Надад тэр өдөр үнэхээр хэцүү байсан. Юу ч буруу юм хийгээгүй байхад ягаад ч миний буруу юм шиг уур амьсгал их муухай болсон. Аавд хоол идэж яхад нь ярьж болохгүй гэж орчуулж чаад гараад ирэхэд нь одоо ярьж болно гэж худлаа орчуулсныг нь би сүүлд мэдсэн. Би уг нь аав ээжид сайн байх гэж их хичээдэг. Тэгсэн өөрөө бидний харилцааг улам хөндөрүүлээд байгааг огт ойлгохгүй юм. Яагаад ийм үйлдэл гаргасан юм бэ? Аав ээж чинь хаа байсан холоос өөрөг чинь зориод ирж байхад нөхрийгөө аавыгаа тэгж эвгүй байдалд оруулж болохгүй штэ. Аав ээжийн сэтгэл ямар их өвдсөн бол. Аав ээж зүгээрээ нэг юм боддгүй. Зүгээр бишээ. Аав чинь сая уйлж байна шүү дээ. Цаашд аль болох үнэн зөвөөр нь орчуулж байгаарай. Аав ээжигээ гаргаж өгөхөөр маргааш өглөө 6:30-д гэрээсээ гарцгаалаа. Өчигдөр орой буруу ойлголцсон болоод тэрүү машин доторх уур амьсгал нэг л хүйтэн нөхөр нь аавтайгаа уулзраа олчихсон гэж бодож явлаа. Машин дотроо ороод нөхрөөс нь бусд нь бүгд унтаад өглөө. Аав ээж нь Солонгост ирэх болгонд нөхөр нь тосож гаргаж өгдөг гин. Эхнэр нь 3 жилийн дотор Вьетнам руу 10 гаруй удаа явсан гин. Аав ээж нь Солонгост жилдээ 3 удаа ирдэг. Хаяа 7 хоноод буцдаг, заримдаа 2-3 сар болоод явдаг. Энэ асуудлаас болоод нөхөр нь эхнэртэйгээ баггүй зөрчилддөг гин. Ирж болноо, бололгүй яах вэ? Би ч ээж аавыг ирэхэд дургуутдаггүй. Гэхдээ дэндүү ойрхон ирээд байвал жаахан тохгүй байдаг юм аа. Та эсрэгээр нь бодоод үзэх хэрэгтэй. Нөхрийн чинь аав ээж гэртээ байнга ирээд байвал өөрт чинь ямар санагдах бол? Вьетнамд нэгнийхээ гэрээр их орж гарцгаадаг. Бидний соёл угаасаа тийм. Аав ээжигээ гаргаж өгчөөд гэртээ өглөөний 9:30-д ирцгээлээ. Эхнэр нь орж ирэнгуутаа унтаад өглөө. Яагаад орж ирэнгуутаа хөвтөөд өгч байгаа юм бэ? Энэ хаваа ядаж цэвэрлээд унталтаа. Удахгүй хийчихнэ. Жохон амраадах. Би ядраад байна. Гэхдээ чи тэр хэсгээ ядаж зэгцлээд цэвэрлээд унталтаа. Ямар ядаргаатай юм бэ? Байж байгаад хийжтэй. Эцэст нь нөхөр нь хамаг ажиллаа хийж эхэллээ. Аяг тавгаа угаагаад ээж аавынхаа унтаад явсан орыг хураагаад харин эхнэр нь өрөөндөө унтсаар л байлаа. Гэтэл нөхөр нь тоосоо харчиж байгаад нэг юм унгаачихлаа. Тэгсэн эхнэр нь Йоо, ингэж зочих гэж юугаа хийгээд байгаа юм бэ? чи зүгээр унтаа. Чимээтэй байна. Би албаар тгээгүү штэ. Галзуураа юу чи? Эхнэр маань өөрийнхөө залах уу гэдгийг хүлээн зөвшөөрдгөө. Тэгэд би залах уу гэж дууддаг. Намайг гэрийн ажлаа хийж байхад ер нь бол унтсаар л байдаг. Эхнэр нь тэр өдөр өдрийн 1:30 хүртэл унтлаа. Чи энэ хөргөгчөөнийг хартаа. Одоо цэвэрлэх гэж лээ штэ. Намайг юм цэвэрлэхдээ, цэгцлэхдээ муу гэдгийг мэдсээр байж. Би шууд юмаа амжуулах дуртай. Муудах юм байвал төрүүлж идээд, дууссан юм байвал гаргаж хаяад, харин эхнэр маань яагаад заавал одоо хийх ёстой юм гэдэг. Угаах хувцс хийдэг сав дүүрсэн байхад дараа угаана гэдэг. Алим хасилж идчихээд хасыг нь тэр чигээр нь ширээн дээр өвлдөөчдөг. Хамаг юмаа энэ тэндгүү гаргаа тавьчихдаг. Гэрт юу хаана байгаа бүү мэд. Энэ загсыг яах ёстой юм бэ? Эхлээд гаргаад над цусыг нь харчилтаа. Наадах чинь эсээд цус нь гойжчихсан байгаа зү. Яах юм бэ? Би чадахгүй. Та Вьетнамд ч гэсэн ийм байсан юм уу? Ээж чинь урдуурчин орж бүх ажлыг чинь хийдэг байсан байхаа тий. Тийм ээ.
Эцэст нь нөхөр нь хөргөчөө цэвэрлэж эхэлсэн. Нөхөр нь байнга эхнэртэй хэлдэг гин. Би эхнэртэйгээ амьдраад байна уу, охинтойгоо амьдраад байна уу гэж. Нэгэн орой нөхөр нь эхнэртэй сэтгэлийнхаа үгийг хэллээ. Хайраа, би чамд анх удаа хэлж байна. Чамайг Солонгост ирээд удаагүй байхад надад үнэхээр хэцүү байсныг чи санаж байна уу? Өдөр болгон мөнгөний асуудалтай байсан. Надаас маш их мөнгө гардаг байсан. 6 сарын турш өрөөс өрийн хооронд амьдэрсэн. Би чамайг мөнгөний асуудалтай байсан, мөнгөгүй байсан гэж огт мэдээгүй. Наадах чинь намайг мөнгөгүй залуу гэж мэдээгүй гэж хэлж байгаа мó. Тийм ээ. Би үнэхээр өөртөө ч мөнгө зарлахгүй мөнгөө зохицуулж амьдрах гэж хичээж байгаа хүн. 1000 вонч болтгоо цааш нь хийх гэж үнэхээр хичээж байна. Чи яагаад мөнгө хадгалах гээд байдгийм бэ? Мөнгө хадгалахгүй бол яаж энэ байрнаас нүүх юм бэ? Яаж шинэ байранд орох юм? Яагаад нүүж чадахгүй гэж тэгээд яах юм? Би эхлээд хуучин байр худалдаж авах гэсэн эхнэр дургуйцаад байсан. Тэгээд 310 сая воны шинэ байр таалагдж байна гэхээр нь зээл аваад тэр байр руу орохоор болсон. Шинэ байранд орох гээд зээл авснаас болж бит хоёр их маргалддаг болсон. Би ч их стресстэй эхэлсэн. Гэрээ хийхдээ урьдчилгаа 31 сая воныг би өгсөн. Үлдсэн мөнгөө банкнаас зээлсэн. 2027 оны 12 сард байр баригдаж дууснаа. Тэр болтол би 100 сая вон хураах ёстой. 27 оны 12 сар хүртэл 100 сая воныг олохын тулд би сард хэдийг олох ёстой. Тэр бүх тооцоогоо ч гаргачихсан байгаа. Би сардаа өөртөө зориулж ердөө 300 мянган вон хэрэгэлдэг. Цалингаа аваад 300 авч хүрдээд үлдснийг шууд цаашаа далд хийдэг. Өдөрт 10 мянган вон л үрдэг. Эхнэр маань гадуур хоол хэдий гэвэл өмнөх 3 өдрийнхөө 10 мянган воныг өрөхгүй байжгаад гадуур хоолдог. Амралтын өдөр зугаалгаар явъя гэвэл 7 хоногийн турш 10 воноо өрөхгүй хадгалж байгаад амралтанд явдаг. Өөрийн гэсэн байртай болохын тулд ингэж хураахаас өөр аргагүй. Үнэхээр мундаг байна. Эхнэр нь ч гэсэн нөхрийнхөө энэ хичээл зүтгэлийг ойлгох хэрэгтэй. Чи яагаад намайг мөнгө хураахаар дургуутаад байдаг юм бэ? Чи яагаад мөнгө хураадгийг би мэдмээр байна. Цалингаа аваад бүгдийг нь цаашаа дарчдаг үстэй. Яагаад ингэж идэх юм бэ? Нөхрийнх нь хийдэг ажил машин зардаг дилер. Сард багадаа 3 сая вон, ихтэй 7 сая вон олдог гин. Эхнэр нь нөхрийнхөө ажилд тусалдаг. Сардаа 2 сая 500 мянган вон авдаг. Хосуудын цалин нийлээд дунджаар сард 7 сая 500 мянган вон. Монгол мөнгөөр сард 18 сая төгрөг олдог гэсэн үг. Нөхөр нь 20 наснда цэрэгт яваад сайн дураараа цэргийн алба хасч 25 наснда цэргээс 70 сая вонтой халагдсан гин. Вьетнамд хурмаа хийхдээ 30 сая вон. Эхнэрийгээ солонгос хэлний дугууланд бүртгүүлж байраа томруулаад нааш цааш явсаар 70 сая вон нь байхгүй болжээ. Би өнгөрсөн зүйлийг нэх яриад баймааргүй байна л да. Гэхдээ би чамд юу ч хийж өгөөгүй бол биш үсттэй. Тийм ээ. Гэхдээ тэр чинь тийм ч их мөнгө бас биш. Чамд тэгж бодогдож болно. Гэхдээ миний хувьд 10 мянган вон ч маш үнцэнтэй мөнгө. Мөнгө хураагаад байлгүй хэрэглэлдээ. Чи дэндүү тооцоотой. Банк мөнгөний бүх мөнгөө цаашаа хийчихдэг үстэй. Шинэ байранд орохын тулд эннээс өөр арга байхгүй. Ингэж амьдрах ёстой. Би шинэ байранд орох гээд мөнгө хураагаад байна гэж огт мэдээгүй. Нөхөр нь эхнэртэй хэлээгүй биш хэлсэн байсан. Чи бит хоёр шинэ байранд орохын тулд ийм хэмжээний мөнгө хэрэгтэй болно. Тийм учраас сарын цалингаасаа сая вон надад өгчвэ. Үлдсэнийг нь чи өөртөө ашигла гэж хэлжээ. Харамсалтай нь эхнэр нь сар болгон сая воноо нөхөртөө өгдөггүй гин. 4 жилийн хугацаанд утсаа 3 удаа сольжээ. Нөхөр нь ажлын шалтгаанаар 2 утастай нийлээд сардаа ердөө 36 мянган вон төлдөг бол эхнэр нь нэг утастай мөртлөө 120 мянган вон сар болгон утсандаа төлдөг гин. Эхнэрийнх нь утасны төлбөр их гардаг шалтгаан нь утсаа 1 жил хэрэглээд лизэн нь дуусаагүй байхад ах нар руугаа явуулчихдаг. 3 ахтай гурууланд нь утас явуулсан гин. Эхнэр нь гаднаас юм аваад ороод ирлээ. Нөхөр нь юу авсан юм бэ? Гоо сайхны бүтээгдэхүүн. Йоо, ямар ихийг авсан юм бэ? Баримтаар нь баасаач арчиж болохоор байна шүү. Хэрэгтэй болоод авч байгаа штэ. Энэ бүгдээрээ хэрэгтэй гэж юу? Эхнэр нь дэлгүүрээс 150 мянган воноор гоо сайхны бүтээгдэхүүн авсан байжээ. Би уг нь эхлээд эхнэртэй санхүүгээ даатгах гэж байсан. Чи санхүүгээ хариуц гэж хэлсэн. Өөрөө ч мөнгө их үрдгээ мэдээд
би чадахгүй гэд надад санхүүгээ хариуцуулсан. Гэхдээ их сонио. Бит хоёр нэг гэрт амьдарч байгаа нөхөр эхнэр хосууд байж мөнгө тусдаа хадгалж байгаа. Заримдаа бүр ийм амьдрал байдгийн багтаач гэж бодох шиг миний олсон мөнгө бидний мөнгө болдог. Эхнэрийн олсон мөнгө өөрийнх нь мөнгө болдог. Миний хувьд надад ямар ч буруу байхгүй. Эмэгтэй хүн юм чинь гоо сайхны бүтээгдэхүүн авчил таараа штэ. Бусад нөхрүүд эхнэртэй гоо сайхны бүтээгдэхүүн гоё амттай хоол гэж зөндөөл юм авч өгдөг. Гэхдээ манай нөхөр авч өгдөггүй. Олсон мөнгөө хадгалаад байвал би хамт амьдрч чадахгүй. Хамгийн их маргалддаг асуудал бол өөрийнхөө цалинг бүгдийг нь авч үрчихэд дараа надаас мөнгө нэхэд байдаг юм аа. Цалингаа авсныхаа дараа над шиг тооцоотой зарцуулдаггүй. Цалин орж ирлээ цацаад л хайчдаг. Тэгээд сарын сүүлээр яг л гуйлахчин шиг амьдэрдэг. Надаас зээлээд л бас ар гэрийнхэн рүүгээ мөнгө явуулаад байдаг. Тийм ээ, би ар гэрлүүгээ мөнгө явуулдаг. Ээж аавдаа явуулдаг. Ахынхаа хүүхдүүдэд бас явуулдаг. Их цалин авсан үедээ сард сая вон явуулдаг байсан. Бага цалин авсан үедээ сард 500 мянган вон явуулдаг. Надад мөнгө байхгүй байсан ч би амьдрч чаднаа. Би мөнгө хүнээс зээлж байгааг чи харсан удаа байгаа юу? Яагаад мөнгө зээлээд яваад байдгийг юм бэ? Мөнгө байхгүй юм чинь зээлгүйгээд яах юм бэ? Чи хэдийг зээлснээ мэдж байгаа мó? Үгүй сүртэй штэ би өгнө гэж хэлээ үсттэй. Чиний надаас зээлсэн мөнгө чинь 6 сая вон давчхаад байна, ойлгож гин үү? Надад хадгалж байгаа мөнгө байгаа. Болохгүй бол би тэрнээсээ өгнө штэ. Би ч гэсэн чамд хоол авч өгдөг үсттэй. Шинэ байранд би ганцаараа орж амьдрах гээд байгаа мó? Чи яагаад намайг ойлгохгүй байгаа юм бэ? Болж үз. Өөр үржин шүү. Одоо ярихаа боль. Би өөрийгөө тийм сайн хүн гэж хэлэхгүй. Гэхдээ хинээс ч илүү тууштай, ууггүй амьдарч байгаа. Яагаад миний энэ сэтгэлийг ойлгодгүй юм бол би ганцаараа жарах гээд мөнгөө цааш нь хийгээд байгаа юм биш шүү дээ уг нь. Нэг ярьсан бол болоо штэ новш минь. Битгий хараагаад тэнийг юм уу чи? Нохон гүлэг минь хараал хэлэхгүй шүү. Би хараал интернетээс сурсан. Маргалдах үедээ хараал хэлээд л болоо. Нөхрөө хараахын тулд янз бүрийн хараал сурсан. Уурлахаараа хараал хэлээд өрөөрөөгөө яваад орчдөг. Яриагаа дуусгана гэж байхгүй. Тэгээд дараа нь шинэ байранд орохгүй, мөнгөө хай, гэрээгээ цуцал, би явахгүй гэдэл. Нэг удаа намайг үнэхээр их өвдгөж байсан. Би чамтаа суусандаа харамсаж байна гэж хэлжсэн. Чамааг ийм нарийн гэж мэдсэн бол суухгүй байх байсан гэж хэлж байсан. Тэр үед сэтгэл үнэхээр өвдсөн. Чи шинэ байранд ортлоо жоохон тисчгэлтэй. Шинэ байранд орчихвол мөнгөө хадгалаад байх хэрэггүй болноо. Энэ бүхнийг үрж болно гэсэн үг. Жоохон хүлээж болохгүй нөө. Хүлээж чадахгүй. Чи сар болгон сая вон нэмэрлэнэ гэсэн тэрийгэ ч өгөхгүй гэж ядаж намайг хурааж авахад битгий саад болоод байл та. Жоком хийлдэ. Мани хийлгүү. Гэхдээ чи тэр байранд хамт амьдрын үсттэй. Айлсгүй би ганцаараа амьдрах гээд байгаа юм уу? Үгүй би явчих магадгүй. За наача арай хитэрж шүү. Би тоглоогүй байна. Эхнэр маань сална гих үгийг маш амархан хэлдэг. Боли, сали би чамтай хамт амьдрахгүй гэдэл намайг гэр бүлийн хүн гэж боддгүй юм бах та гэж дотроо боддог. Хизээч гисэн намайг хаяад явж магадгүй. Би үнэхээр хайдаг. Эхнэр маань яваад өгөх үедээ гэд. Нэг өдөр байхгүй болчихвол яана гэд их санаа зовдөг. Гэр бүлгээд хамт амьдарч байгаа ганц хүн маань энэ хүн шүү дээ. Байхгүй болчихвээ гэдгээс үнэхээр их айдаг. Тийм болохоор би их араас нь аргадаж гүйдгээ. Шинэ байранд орчих юм бол үнэхээр аз жаргалтай амьдарч чадна гэж бодож байгаа. Өөр зүйл хүсэхгүй би. Шинэ байранд ортлоо жоохон тисээд хүлээгээд өгөөсөө л гэж хүсэж байна да. За энэ үртэл бүгдээрээ эхнэрийнх нь асуудлыг үзлээ. Тэгвэл одоо бүгдээрээ нөхрийнх нь асуудлыг харцгаая. Яагаад эхнэр нь нөхрөөсөө дахин салмаар байна? Би явлаа гэд байдгийн болоо. Энэний цаана нэг шалтгаан байсан. Чи надаас яг юу хүсэж байгаа юм бэ? За тэгвэл шинэ байрандаа орж чадахгүй болчвол чи яах вэ? Нүүхэд мөнгө тотвол чи бүх хариуцлагыг үүрэх юм уу? Чадахгүй. Тэгээд тэгсэн мөртлөө мөнгө хадгалахаа бойл гэдэг нь яаж байгаа юм бэ? Би чамайг мөнгөө битгий хураа, мөнгөө хамаагүй үр гэж хэлээгүй штэ. Тэгж хэлсэн бол би үнэхээр тэнэг. Гэхдээ чи бүр арай л хитрхи мөнгө гэд байна. Гэхдээ тэр мөнгийг чинь би өөрөө ашиглах гээд байгаа юм уу? Сар болгон зорьсон мөнгөө хурааж чадахгүй алдагдaltaй амьдраад байгааг чи ойлгож гин үү? Чи надад 6 сая вон өгөх ёстой. 6 сая вон өртөө байгаа штэ. Тэрийг чинь төлөөд явж л байгаа штэ. Эхнэр нь сард 2 сая воноос 2 сая 500 мянган воны хооронд цалин авдаг. Саяыг нь хуримтлаад 150 нь утасны төлбөр, даатгал 80 мянга, дүүнэртээ мөнгө
200-аас 300 явуулдаг. Өөртөө 300-аас 400 зарцуулдаг. Хаяа аав ээжийнхээ тийзийг бичүүлнэ. Өөрөө бас Вьетнам явна гэд мөнгө нь хаанаас хүрдэггүй гин. Бит хоёр өөрсдийгөө яая гэж ээж хин хиндээ туслах гээд байгаа юм бэ? Эхлээд бит хоёр байр суурьаа олох ёстой биш үү? Чамд ч хэцүү байгаа, надад ч хэцүү байхад хин хиндээ туслах гээд байгаа юм бэ? Юугаа яриад байгаа юм бэ чи? Гү чи яагаад ер нь ар гэр бүлдээ туслах ёстой гэж? Би өөрөө ажил хийж болоод цаашаа хийхийг нь хийгээд үлдсэнийг нь явуулж байгаа штэ. Гү чи өөрөө хэрэглэх мөнгө авч үлдээд ядаж үлдсэнийг нь явуул та. Новш царайлаад өдөр болгон ажиллаж байж өөрийнхөө мөнгөийг ч бас яагаад Вьетнам руу явуулаад байдг юм бэ? Аав ээжийн талаар одоо яриахаа больчих. Одоо боль. Гэр бүлдээ битгий мөнгө өрөөдөө ойлгосноо? Чадахгүй. Үгүй энэ ар гэр бүлтэй мөнгө явуулна, ар гэр бүлээ бодож байна гэд хилээд байхад ойлгох чадваргүй байсан бол анханасаа гэрлэх шийдвэр гаргах ёсгүй байсан та. Анханасаа хурмаа ингэж шийдвэр гаргасан бол энэ бүгдийг үүрнэ гэдгээ мэдэж байх ёстой үсттэй та. Яагаад намайг буруутгаад байсныг би ойлгоогүй. Миний хэлэх гээд байгаа зүйл бол ядаж өөрөө хэрэглэх мөнгө авч үлдээд үлдсэнийг нь явуул гэд хилээд байгаа юм л да уг нь. Эхнэр нь нэгд өдрөөс хагасаа өдөр хүртэл оройн цагаар хоолны газар ажилдаг гин. Би нөхөртөө хэлсэн. Одоо нааш цаашаа явхаа багасгах нь бас сар болгон 500 өгөөд өрөө дарж дуусгана гэд би зээсэн мөнгөө бол заавал буцааж өгнө. Би өрөө төлөөл явж байгаа штэ. Хизээ өгч дуусах юм бэ? Чи асуухаар уурлаад идэв үсттэй. Сар болгон 200 төлж байж яаж зээлээ төлөх гээд байгаа юм бэ? Одоо 2 жил үлдчихэд байна. Яагаад мөнгөө хадгалж байхад над руу дайраад байгаа юм бэ? Ойлголоо. Тэгвэл чи тэгэл амьдраач дээ. Миний хувьд шинэ байранд орох чухал. Хоёулаа 2 жил тусдаа гүрийч хилдээд хүү. Би чамтай юм ярмааргүй байна. Ойлголоо. Чи надад мөнгө байхгүй гэд олон юм яриад байваа. Өөрөө ажилдаа яваад өөрөө бүх юмаа зохицуулаарай. Тэгээчтэй тэгээ тийг. Ээж аав чинь Солонгост ирэхээр өөрөө бүх юмаа зохицуулалтаа надаас битгий мөнгө нөхөдөө ойлгож гин үү? Би тэг шинэ байранд орох ямар ч хүсэлгүй байгаа. Үнэхээр энэ чигээрээ бол хамт амьдарч чадахгүй байх уу? Хоёулаа хизээ хүүхэдтэй болох юм. Шинэ байранд ороод За чи жирэмсэн болчлоо. Хаана байх юм? Вьетнам явнаа. Вьетнам хоол идэх хэрэгтэй. Яагаад? Солонгос хоол идэхээр яатیں۔ Яагаад би гэртээ хайрцгаад ирж болдоггүй юм бэ? За тэгээ Вьетнамд очичоод хизээ буцаж ирэх юм. 1 сар болоод ирнэ штэ. Чи хүүхдээ Солонгос төрүүлнэ үсттэй. Чамайг жирэмсэн байх хугацаанд Вьетнам битгий яваасаа гэж бодож байна. Би ямар үйл яах юм бэ? Би ээж аваагаа санаа штэ. Би чамд хэлээ үсттэй. Вьетнам хоол идмээр үйл би очиод аваад ирье. Чамайг энд байж вэ гэд би ганцаараа яваад ирч чаднаа. Би яагаад тэгж хэлсэн бэ гэхээр Вьетнам ер нь их аюултай улсаа. Дээрээс нь бүр үнэхээр их шумуултай. Би үнэхээр хүүхдээ өгч явуулмааргүй байна. Яагаад би чамайг Вьетнам явуулах дурггүй гэдгийг чи мэдхүү? Мэдгүй. Танаахан гэртээ бүгдээрээ тамхи татдээ штэ. Худлаа яриад байгаа чи аавал татдээ штэ. Үгүй гэрт чинь ирж байгаа хүн болгон л тамхи татдаг үсттэй. Байр орон сууцсандаа хүртэл тамхи татдаг. Чи намайг мангар гэж бодоод байгаа юм уу? Би хүүхдтэй болчоод хүүхдтэй муу юм хийчихнэ гэж бодоод байгаа юм уу? Үгүй танаа гэр лөө машин хүртэл явдггүй үсттэй. Машины зам байхгүй, имлэг хол. Яагаад гоё газраа орхиод явах гээд байгааг би ерөөсөй ойлгохгүй байна. Солонгост гоё зүйл зөндөө байгаа л да. Гэхдээ яагаад дандаа манай улсыг мууж ядг юм бэ чи? Үгүй би чамд санаа зовоол хэлж байна. Яа, та үнэхээр муухай хэлж байна. Та үгээ үнэхээр муухай хэлж байна. Эхнэрийн чинь төрсөн нутаг их орон байхад тэгж хэлэхээр ямар хүн дуртай байх вэ? Эхнэрт чинь ямар муухай байсан бол та бодож үзсэн үү? Та өөрөө гадаадд очиод амьдарч байсан Солонгосын талаар муулаад өөлөөд байвал танд ямар санагдах вэ? Би тэр үгнүүдийг сонсоод үнэхээр их гомддгоо. Би Вьетнам хүн штэ. Тэгсэн Вьетнам аюултай битгий яв гэд байхаар үнэхээр гонигтай байдаг. Вьетнам бол аюултай улс шиг санагдсан. Миний хувьд хүүхдтэй санаа зовж байна. Аль болох тайван газар байгаасаа гэж бодсондоо тэгж хэлсэн юм. Жирэмсэн болж байгаа нь эхнэр ч гэсэн зөвхөн эхнэрийн хүүхэд биш. Бидний дунд төрж байгаа хүүхэд үсттэй. За, чиний гидсэнд хүүхэд байгаа гэж бодъё. Чи нэг буруу юм идээд гидсэн дотор хүүхэд өгчихлээ. Тэгвэл би чамд бүр үнэхээр их гомдох гээд байна. Битгий яв гэж хэлсээр л явчлаа гэж бодъё л доо. Тэгсэн чи тэнд очиод ямарваа нэгэн муу зүйл тохиолдчихвол би чамд ямар их гомдох бол хүүхдэд асуудал үүсвэл яах юм бэ? Би ямар хүүхэд юм уу? Би 2028 онд 26 нас хүрнэ.
За нэгэнд хүүхэд ярьсных бас нэг юм нэмээд хэлье. Хүүхэд төрөөл бол эхлээд солонгос хэл сурган шүү заавал. Үгүй ээ, хамттан заанаа хоёулангийн. Үгүй ээ, солонгос хэл эхлээд сургана. Солонгос төсөх юм чи угаасаа солонгос хэл сурна штэ. Аль чи миний нэрийг нэг дуудаа хан үл гэж. Хануи. Биш ээ, үл, хан үл. Харалтаа чи чадахгүй байгаа үстэй. Би энэнд санаа зовоод байгаамаа. Вьетнам хэл хамт заалаа гэж бодъё. Солонгос хэлээ дуудахтаа сурчвал яах юм бэ? Чам шиг рэл гэдэг үг хэлж чадахгүй. Гэдэвэл яах юм бэ? Яа, та бас л өөдгөө эрэхтэй байна. Та өдөржин хүүхдээ өөрөө харах юм уу? Үгүй үсттэй. Тэгээд ээжтэйгээ байх юм чинь ээж нь чадах хэлээрээ л ярина штэ. Тийм л юм бол өөрөө 24 цаг харал та. Тэгээл болоо штэ. Гэхдээ миний санаа зовж байгаа зүйл бол найзгүй болчихвол яах юм? Бүлэдүүлчихвэл яах юм бэ гэж санаа зовдөг юм аа. Би ерөөсөө солонгос хэл заахгүй гэж хэлээгүй. Хоёр хэл яагаад зааж болохгүй гэж. За хоёр хэл заасан сургууль дээр очиод аньон гэж хэлэхгүй шинжао гэж хэлчихвэл яах вэ? Тэгвэл дуусаа. Би тэрэнд санаа зовоод байгаамаа. Хүүхдүүд хоорондоо юу гэж ярина гэж энэний ээж нь Вьетнам гэсэн гээд эхэлнэ. Хүүхдүүд ирээд танаа ээж чинь нэр ямар хачин юм бэ гэвэл яах вэ? Би энэ санаа зовоод байгаа. Чамд ингүүл зүгээр юм уу? Надад үнэхээр муухай байсан. Вьетнам мөн гэхээр яадаг юм бэ? Би төрсөн хэлээрээ хүүхдтэйгээ ярмаар байна штэ. Солонгос хэлч заадаг, Вьетнам хэлч зааж яагаад болохгүй гэж. Таны толгойд ийм өчүүхэн бодол байсан бол яагаад энэ хурмыг хийж байгаа юм бэ? Хүүхэд дээрлэхүүлнэ, аялга муутай болно, хүмүүс гадуурхна гэж бодсон бол яах гэж энэ эмэгтэйг анханасаа сонгосон юм бэ? Яагаад гэрэлсэн хойно ингэж хатуурхаж байгаа юм бэ? Хайртай дуртай гэдээсэн биз дээ. Энэ бүгдийг ойлгох үүрэгтэй юм шүү та. Тийм ч бэлтгэлгүй байж яах гэж энэ айлын охиныг авчирч байгаа юм бэ? Гэхдээ эхнэрийг маань хүмүүс гадуурхаж байгааг хэд удаа харсан юм аа. Тэгвэл харин ч эхнэрийнхээ таалд ороод хамгаалах ёстой хүн та өөрөө биш үү? Эхнэр хүүхдээ хамгаалах үүрэгтэй хүн байж ийм хачин юм ярьж яадаг надад үнэхээр хэлэх үг олдохгүй шүү. Ээж гэрт байхад надад асуудал байдгүй. Аав тамхи татаад байдаг. Ээж тамхи татдгүй штэ. Аав тамхи татдаг гэд хүүхдүүдэд аавд харуулахгүй гэж байгаа юм уу? Би хүүхдтэй тамхины үнэр үнэртүүлмээргүй байна. Чи арай хитэрж байгаа юм биш үү? Наад үгийг чинь аав сонсвол ямар санагдах бол? Би эхнэртэй хэд удаа хэлжсэн. Ааваас амар тамхи үнэртэй байна гэд аавыг байхад хүнчлөө байн угаадаг шалтгаан нь ч тэр. Хадам ээж гэр орон цэвэрлээд хоол ундаа хийгээд их хайтаахан байдаг. Харин хадам аав болохоор ажилгүй газар ажил гаргаад л яваад байдаг. Гэхдээ эхэндээ би аавд жаахан онцгүй хандсан. Усанд орохгүй байна. Гадуур хувцастайгаа шууд орж ирээд даав бүтээлэг муухай болгоод байна гэд ер нь их жаахан онцгүй харцсан. Юу вэ? Энэ одоо юу вэ? Юу орчихсан юм бэ? Ямар их будаа агшаадаг юм бэ? Бүгдийг нь идэж чадах юм уу? Шарсан дахиа гоймон зөндөө юм авчихсан байхад үлдсэн хоолой хөргөчн тийгээрээ хайчихваа. Яа, би энэ бичлэгийг үнэхээр үзэхэд хэцүү байна. Та нэрээ үнэхээр хүмүүжлгүй залуу байна. Танд ямар ч сэтгэл алга. Та хүн болоогүй байна. Та яах гэж хурмаа хийсэн юм бэ? Эхнэртэйгээ харьцаж байгаа ч тэр хадам ээж аавдаа гаргаж байгаа хандлагч тэр та өөрийгөө энэ хүмүүсээс дээр түвшинд байна гэж бодоод байгаа юм уу? Настай хүмүүстэй яаж харьцаад байгаа юм бэ? Хайртай дуртай гэд байгаа хүний чинь эцэг ихэн штэ. Арай хитэрж байгаа юм биш үү? Нөхөр нь 5 дахь шил сүүжүүгээ хөргөчнөөсөө гаргаж задлаа. Чи байртай юм уу? Байхгүй. Аав ээж чинь байртай үсттэй. Гэхдээ тэгээ чи яагаад аав ээжтэй туслаад байдаг юм бэ? Би чамд хэлсэн баха. Дахиж битгий энэ талаар яар гэж. Би байхгүй бол чи энд мөнгө хурааж чадах юм уу? Намайг мөнгө хурааж хахад битгий саад болоод байл та. Би мөнгөө сайн хураавал шинэ байранд орж чаднаа. Битгий одоо архиугаатай. Одоо бол. Яаж байгаа юм бэ? Яагаад байгаа юм чи? Би чамайг хүчээрээ дийлэхгүй болоод чамтаа зодтолтгүй гэж бодоод байгаа юм уу? Үнэхээр хайртай болохоор л тийч амьдрч юм заа юу. Нөхөр архиучаараа амар агсан болдог. Нэг удаа би бүр цагдаа дуудсан. Нэг удаа бас энэ хаалгыг цөмөртлөн зогсон. 7 хоногт 3-аас 4 удаа архиудаг. Нэг удаа би согтоод ширээ зогсон архины шил унаад тэрийг дахиж цохиод
Гар зүсэгдээд бөөн цуснаж болоод бөө юм болж исэн. Цагтаа түргэн ирээд тэр үед яг юу болсныг яагаад уурсан гэдгээ би сайн сандаггүй. Одоо надад архиа больчих. Уугаад байвал би яриа боллоо шүү. Чи уухаараа муухай үйлдэл хийдэг. Чи миний ачаар мөнгө олж ээж надад ер нь юу хийж өгдөг юм бэ? Мөнгөө новшийн үрдэг үстэй чи. Баян аав ээжтэй туслана. Тэгсэн мөртлөө миний мөнгнөөс аавна. Бензин, хоол, хүнс, ток, газ гээд бүгдийг нь би төлдөг үстэй. 3 сард нэг удаа 30,000 вон өгөх хайран байна уу чамд? 3 сард машин бариад өгөх тийм хэцүү байна уу чамд тэгвэл? Яаж байгаа юм бэ? Галзуураа юу чи? Галзуурсан уу? Битгий хуцаад байл да. Чи галзуураа юу? Чи сард сая вон цаашаа хийж чадахгүй байгаа зү. Тэр мөнгөө хүртэл надаас зээлж байгаа зү. Яагаад байгаа юм бэ чи? Юу яриад байгаа юм? Чи ингэж хандаж байгаа бол би ч гэсэн ингэж чадна ч үү? Чи надтай үзмээр байгаа юм уу те? Би визний асуудал чинь оролцохгүй мөнгө өгөхгүй шүү. Аав ээжийг чинь ирэхээргүй болгоод үгүй. Чи яах нь харал да. Амьдрал үргэлжлээд явах нь хараараа заа юу. Би чамтай ярихгүй. Би өрөөндөө орлоо. Гараад ирээ. Гараад ир гэж байна шүү. Яа өвдөж байна. Гараад ир. Үгүй би гарахгүй. Гар тавь. Битгий уур үргээд байгаараа гараад ир гэж шүү. Үгүй би чамтай ярмааргүй байна. Эхнэр нь аргагүй ирэхэнд дахиад гарч ирлээ. Чи хүүхдтэй энэ бүх өөр ширийг үлдээмээр байгаа юм уу? Хүүхдтэй өрөөтөл гэж хэлмээр байгаа юм уу? Хин хүүхдтэй болно гэсэн юм цаг нь ч болоогүй байна заа юу? Тийм новшийн бодолтой амьдарч байгаа болохоор мөнгөгүй байгаа заа чи. Яаж байгаа юм бэ? Ямар үйлдэл хийгээд байгаа юм бэ? Би ийм үнтэй ярмааргүй байна. Суу гэж хэлсэн шүү. Хараал хэлж байгаа юм уу? Би ч гэсэн хараал хэлж чадсан шүү. Хуцаад байлгүй чи суу да. Би ийм үнтэй ярихгүйгээд эхнэр нь буцаад орсон нөхөр нь дахиад л орж ирээд хүчээр гараас нь зураад босголоо. Яа та эхнэрээ хүчрхийлж байна гэдгээ ойлгож гин үү? Та өөрийгөө хараад юу бодож суун? Би ийм дүрдөрхөө хараад өөрөө ч гэсэн үнэхээр их цочлоо. Яа би танд нэг үннийг л хэлье. Хамгийн арчаагүй эр хүн л ийм үйлдэл гаргадаг юм. Хамгийн дорой, хамгийн арчаагүй эр хүн гадуур явж байгаад эрэгтэй хүнтэй ингэж харьцаж чадах уу та? Уучлаарай. Таныг харахад гадуур эрэгтэй хүнтэй амч зурж чадхааргүй зодуулахаар харагдаж байна. Тэгсэн мөртлөө эр бираа эмэгтэй хүнд гаргаж байгаа юм уу те? Гадаадаас ирсэн 23 настай эхнэртэй та ингэж хандаж байгаа юм уу? Ийм үйлдэл гаргаж байгаа юм уу та? Үнэхээр амьдралаа нэг эргцүүлж харахгүй бол үнэхээр аюултай байна шүү. За би чамаас дахиад нэг юм асууя. Ямар их юм асууд юм бэ? Миний 3 сар хэрглэж байгаа мөнгө чиний 1 сар хэрглэж байгаа мөнгнөөс илүү бага гэж боддоо. Дахиад нэг асууя. Чи ер нь санаа зовд юм уу? Чи яагаад аав ээжтэй тэгж их мөнгө явуулаад байдаг юм бэ? Яагаад гэр бүлийнхаа бүх гишүүдэд туслаад байдаг юм бэ? Ёо, ямар ядаргаатай юм бэ? Чи ийм новшийн үйлдэл гаргадаг болохоор ийм асуулт гарч байгаа юм. Ийм ядаргаатай асуудал үүсэж байгаа юм. Тэгэд болиё л доо, болчи галзуу амтэн. Нөхөр чинь ингэж хандах үед танд ямар санагддаг вэ? Галзуурчин хүн шиг санагддаг. Хурмаа яах гэж хийвэ гэж харамсдаг. Хөөе, чи намайг үл тоомсруулж байгаа юм уу те? Эхнэр нь тоохгүй байсан эцэст нь нөхөр нь найзуудтайгаа уулзахаар гэрээсээ гараад явлаа. Хэрвээ энэ чигээрээ байнга ойлголцохгүй байвал 100% салмаар байна. Маргалдахгүй бол 50% салмаар байна. Хэрвээ надад нэг удаа л гар хүрэх юм бол би шууд сална. Үнэхээр уучлаарай. Солонгос хүнийхээ хувьд танаас уучлалт гуймаар байна. Танд ямар хэцүү, ямар их айсан бол. Үнэхээр хэцүү байдаг. Гэрэлсэндээ харамсдаг. Бид нэр уучлалт гуймаар байна. Эхнэрээс чинь 20 настай жоохон охин өөрт чинь итгээд энэ хүртэл ирчихсэн байна штэ. Нэвтрүүлгийг хөтлж байсан 3 хөтлөгч гуруулаа Вьетнам бүсгүйгээс уучлалт гуйлаа. Харин нөхөр нь өөрийнхөө муухай үйлдэлийг хараад сэтгэл нь өвдөж уйлж суулаа. Эхнэртэйгээ үнэхээр муухай харьцаж, муухай үг хэлж, байнга буруутгадаг байснаа бичлэгээр үзээд үнэхээр их харамсаж байгаагаа илэрхийлсэн.
Та их нэртэй хайртай, уйггүй, шаргуу ажиллаж хөдөлмөрлөдгийг чинь мэднэ. Амьдралынхаа төлөө зүтгэдэг хүн гэдгийг чинь ч мэднэ. Гэхдээ таны хандлага, зарчим, хүмүүжил үнэхээр буруу вэ шүү. Энэ бүгдийг ойлгож авсан бол засах хэрэгтэй. Өөртөөгөө ажиллаж энэ муу зуршлуудаасаа салаарай. 장시간 고생 많이 하셨습니다. 수고하셨습니다. Аав чинь ямар хүн байсан бэ? 사실 지금도 Үнэндээ одоо хүртэл аавыгаа бодохоор уйлцдаг. Хаяа өрөөнийхөө хаалгыг хааж байгаад аавынхаа зургийг тэрврээд маш их уйлдаг. Би ааваасаа их айдаг байсан. Би жаахан л алдаа гаргах юм бол аав уураа барьж чадахгүй их зоддог байсан. 많이 못 참으시고 많이 심하게 때리셨었고 Аав нь тийм хатуу хүн байсан бол яагаад та аавыгаа бодоод уйлаад идэх юм бэ? Аав маань ч гэсэн залуу байхдаа хүнтэй сууж гэр бүлээ тижээх гэж их зовдөг байсан байхаа. Бид нараас болж их ядарсан байх гэж боддог. 참 희한하죠. Сонин байгааз таны аав таныг зоддог байсан. Өөрийгөө ч хамгаалж чадахгүй жаахан хүүхэд байхад чинь таныг хүчрхийлж гэр бүлдээ уураа гаргадаг байсан. Гэтэл та тэр бүхний дундаас аавынхаа ганцаардлыг харж залуу насндаа ямар их зовсон бол гэж бодож байна. 고생이 많았을까. Ийм бодолтой хүн тийм ч олон байдаггүй. 그런 아들 많지 않아요. Та өчигдөр нэлээд зэмлүүлсэн, загнуулсан байх. Харин тийм ээ. 근데 저는 한 Та шин байр авахын тулд мөнгөө цааш хийж, гамнаж, хуримтэлж байгааг ойлгож байна. Гэтэ арай дэндүү хэтрүүлж байгаа санагдсан. Та өөрийгөө ч маш их стресстүүлж байсан, хажуудах хүнээс маш их зовоож байсан. Хитрхи их нарийсаар байгаа сүултээ борооны ус цуглуулад усанд орох юм биш үү гэж хүртэл бодсон. Яг л 21-р зууны хамгийн харамч хүнийг харж байгаа юм шиг санагдсан. Та эхнэрээ зүгтаачих вэ гэж айдаггүй. Тийм ээ. Та дэндүү хайртай болохоор хайртай эмэгтэй чинь явчих вэ гэдгээс айдаг. Тэгээ тэр эмэгтэйтэйгээ хамт амьдрах байраа бэлтгэхийн тулд ингэж зүтгэж өхөн хатан мөнгө хурааж байгаагч ойлгож байна. Тэгвэл танаа гэр бүлийн гол асуудал нь яг юу юм болов? Та юу гэж бодож байна? Бодож үзсэн үү? Би архиугаад тийм үл гаргасан мэдээж миний буруу гэдгийг ойлгож байгаа. Харин хадам аав, хадам ээжтэйгээ яаж харьцсан, эхнэртэй юу гэж ярьсан тэр бүхэнд өөрийгөө буруутай гэж огт бододгүй байсан. Гэхдээ өчигдөр бичлэгээ үзээд буруугаа ойлгосон. Хамгийн том асуудал нь би өмнө нь тэрийг огт анзаардаггүй байсан юм байлээ. Гэхдээ та яагаад тэрийг өмнө нь анзаарч чадаагүй юм болоо? Надад буруу байна гэж хинч хэлж өгч байгаагүй. Тийм болохоор ч ойлгодгүй байсан байх. Таныг ингэж хэлж байгаагаас харахад танаа гэр бүлийн амьдрал, та хоёрын асуудлыг бусад хүмүүс сайн мэддэггүй гэсэн үг үү? Гэрт ямар байдалтай байдаг яг тийм нарийн зүйлийг мэддэг хүн нэгч байхгүй. Гэр бүлийнхэн чинь мэддэггүй юм уу? Ээж маань мэдээгүй. Намаа гэр бүлтэй болсон гэдгийг ч мэдэхгүй байгаа. Аав маань эрт нас барсан. Тэгвэл та хурмаа ганцаараа бэлдэж хийсэн юм уу? 하는 동안에 Тийм ээ. Тэр үед ээжтэйгээ харилцаа их муу байсан. Тийм болохоор гэрлэх тухайгаа огт хэлээгүй. 혼자 준비하고 결혼까지 했습니다. 근데 Та тэгвэл ээжтэйгээ одоо ямар харилцаатай байдаг вэ? 문제는 해결이 됐나요? Одоо аажмаар холбоотой болж баг багаар ойртож байгаа. 있어요? 네. 그리고 Аавтан эрт өөд болсон гэсэн ямар шалтгаанаар нас барсныг нь асууж болох уу? 괜찮을까요? Архинд орсон. Намайг 12 настай байхад ээж аав хоёр салсан. Салсан шалтгаан нь архиугаад байнга агсан тавьдаг байсан. Салаад бүр их архиудаг болсон. Тэгэд намайг 20-той байхад нас барсан. Таныг 20-той байхад аав нь хэдтэй байсан юм бэ? Манай аав 1970 он төрсөн гэхээр 40 гаруй настайдаа нас барсан юм байна тийм үү? 이거죠? 강경한 Тийм ээ. Илгэн устдаад юучгүй болчихсон байхад архиа уусаар байсан. Ганцаараа амьдарч байгаад өөд болсон. Хажууд нь хинч байгаагүй. 그때 하늘 씨도 Таны хувьд таны аав ямар хүн байсан бэ? 아빠 Аавтайгаа хамт байсан дурсамж нэх байхгүй. Гэхдээ аавын тухай бодохоор зураг шиг зүйлс толгойд жирэлзээд өнгөрдөг. Хаяа их сандаг, өгүүлдэг, амьд байсан бол хаяа аавынхаа зургийг тэрврээд уйлж хаад гарч ирдэг. Эхнэртэй уйлж байгаагаа харуулахыг хүсдэггүй болохоор нууцаар уйлдаг. Аавтай нь яг ямар хүн байсан болохоор та ингэж их өгүүлж уйлдах юм болоо? Би ааваасаа их айдаг байсан. Нэг л буруу юм хийвэл уураа барьж чаддгүй хүн байсан. Их зодуулдаг,
Согтуу орж ирсэн үедээ унтуулахгүй хідэн цагаар амар муухай үг хараал хэлж хашгирж орилдог байсан. Гадуур байхдаа их тайван хүн. Гэхдээ гэртээ ороод ирэхээр амар ууртай хүн болчихдог. 술을 마시는 Та ааваасаа илүү сайн, илүү аз жаргалтай хүн болохыг хүсдэг үстэй. Тэгсэн мөртлөө яагаад архиугаад байгаа юм бэ? Архиучхаад эхнэрээ маш их зовоож байна лээ. Эхнэр чинь дургу байна, болиё гэж хэлсээр байхад хүчээр гаргаж ирж суулгаад л байсан. Энэ дүр зураг танд их тань санагдахгүй байна уу? Таны гаргаж байгаа зан авирал өөр болохоос яг л аавынхаа үйлдсэн үйлдэлийг давтаж байна. Тийм болохоор та архиуж огт болохгүй. Та архиучхаараа хяналтаа алддаг хүн. Танд тоормос байхгүй. Тоормосгүй машиныг асааж яагаад ч болохгүй. Хайртай хүнээ гэр бүлээ авч үлдмээр байвал яг өнөөдрөөс эхлээд над архиа зогсоо. Заавал зогсоох ёстой шүү. Бас нэг зүйл байна. Та эхнэрээ яаж хардгийг маш тодорхой харлаа. Өөрийнхөө бүхий л зүйл гэж боддог. Шинжилгээний хариуч тэрийг харуулж байгаа. Эхнэр минь, миний эхнэр, би эхнэртэй хайртай. Таны амьдралын бүх төвд эхнэр чинь байгаа. Тэгвэл эхнэр чинь танаас салахгүй байхын тулд та яг юугаа өөрчлөх ёстой гэж бодож байгаа вэ? Би сайн мэдэхгүй байна. Би бодож үзэх хэрэгтэй юм шиг байна. Сайн мэдэхгүй байна. Та өөрөө буруу зүйл хийгээд тэрнээсээ болоод эхнэр минь салчихвэ гэж айж явдаг хэрнээ яг юу буруу байгаагаа сайн мэдэхгүй байна гэж юу? Тийм ээ. Ахаад сайн бодох хугацаа надад хэрэгтэй юм шиг байна. За тэгвэл би эхнэрээс чинь асууя. Яавал нөхрөө хайрлж, хүндэлж хамт амьдрах хүсэлтэй болох вэ гэж. Нөхөр чинь танд маш их хайртай юм байна лээ. Та мэдж байгаа үстэй. Хайртай дуртай байж яагаад энд хүрээд ирсэн болоо та хоёр? Манай нөхөр мөнгө огт хэрэгэлдэггүй. Тэгээд би их уурладаг, бухимддаг. Та нөхрөөсөө үнэхээр салмаар байна уу? Тийм ээ. Бараг өдөр болгон салмаар санагддаг. Тэгвэл энэ хүн яг юугаа өөрчилвөл та салахгүй байх вэ? Хит тооцоотоо зангаа өөрчилвөл би салахгүй байхаа. Хит тооцоотоо гэдэг нь юу гэсэн үг юм болоо? Бид хоёр хаашаа явсан ч нөхөр мөнгөө байнга тооцоолж тоолж хэрэгэлдэг. Надаас 100,000, өөрөөсөө 100,000 гаргаад надад тэр нь таалагддаггүй. Нөхөр чинь их цалин авсан үедээ ихийг гаргаад бас та өөрөө гаргаж чадах үедээ гаргаад тийм нэг уян хатан байвал зүгээр гэж бодож гин үү? Тийм ээ, яг тийм. За сайн сонсож байгаарай. Үнэн дээр нөхөрт чинь мөнгө хэрэггүй. Та тэрийг мэдхүү. Хануулын шинжилгээний хариунд эхнэрийн тухай, таны тухай зүйлсээр дүүрсэн байсан эхнэр минь. Та энэ эрхтийн хувьд маш чухал хүн. Харин таны шинжилгээний хариу мөнгөөр дүүрсэн байсан. Дийлэнх хариултаа мөнгө гэж бичсэн байсан. Яагаад ингэтлээ мөнгөнд бүх анхаарал чинь төлрөөд байгаа юм бэ? Би мөнгөнд дуртай. Дансанд мөнгө байнга байж байвал надад тийм ээ та мөнгөнд дуртай. Таны шинжилгээний хариу мөнгө. Мэдээж мөнгө хэрэгтэй. Амьдралыг хөнгөвчлөдөг. Гэхдээ яагаад ингэтлээ мөнгөөр дүүрэн байна вэ гэдгийг харахад та энийг хардаа. Энэ бол таны шинжилгээний хариу. Энийг харуул өдөөлт ирэх гэдэг үзүүлэлт өндөр байна. Өөрөөр хэлбэл импульсээ барихтай холбоотой оноо. Та яг өсвөр насны хүүхэд шиг байна. Тэгээд төвчээрийн оноог нь хараарай. Дөнгөж 4 оноотой гарсан. Энэ бол бүр хүүхдийн төвшний оноо шүү. Та Вьетнамд байхдаа ч гэсэн их хөдөлгөөнтэй, тогтургүй яг хүүхэд шиг байсан. Хүсснээ хийдэг, өөрийнхөөрөө байх дуртай, үргэлж сэтгэл хангалуун байх ёстой. Тийм тал танд их анзаарагдж байна. Нөхөр чинь бас тантай адилхан. Өдөөлт ирэх оноо нэлээд өндөр. 74 оноо гэдэг бол өндөр үзүүлэлт. Дээрэс нь түгшүүрийн төвшин маш өндөр гарсан. Төвчээрч бас тийм сайн хүн биш. Нөхрийн чинь зан чанарын хувьд бол ингэж тооцоотой, гамнаж, нарийж амьдрахаар хүн биш ээ. Замбраагүй амьдрахаар хүн. Гэтэл энэ хүн замбраагүй амьдралыг хүсэхгүй байна. Өөрийгөө барьж, зориг тавиад, хуримтлал үүсгэж маш их хичээл зүтгэл гаргаж амьдарч байна. Ингэж амьдарч байгаа ганцхан шалтгаан бий. Тэр нь зүгээр л хайр. Та түүнд тийм их чухал хүн. Тийм болохоор сална гэдэг үгийг битгий амархан амнаасаа гарга. Хоёрдугаарт нөхөр чинь архиогт амсаж болохгүй шүү. Аав нь их архиудаг хүн байсан. Архиухаараа энэ гэрт хүчирхийлэл гардаг байсан. Одоо тэр нь
тод илэрч гарч ирэхгүй байж болно. Гэхдээ энэ чигээрээ уусаар байвал сүүлдээ үнэхээр аимшигтай зүйл гэр бүлд чинь болно шүү. 난리 나요. Тиймээс нөхөртөө нь архиуж болохгүй. Энэ маш чухал шүү. Би үнэхээр их санаа зовж байна. Хэрвээ нөхөр маань улам их уудаг болчихвол дараа нь байдал үнэхээр хүнд болно гэдгийг мэдж байгаа. Би нөхөртөө тусалнаа. Нөхөртөө улам их уудаг болохгүй байхын төлөө хичээнэ. 오래 기다리셨죠? Би эхнэртэй чинь ярьж үзлээ. Эхнэр чинь үнэхээр өхөөртөм эмэгтэй байна. Энэ хүн яагаад эхнэрээ ингэж их хайрладаг юм бол гэж бодсон чинь хайрлахгүй байхын аргагүй юм байна. Маш хайр татам хөөрхөн эмэгтэй байна. 이 남편이 Харин нөхрийн хувьд мөнгөн дээр хит баригдмал талтай. Тэрийг л ойлголцчихвол асуудал шийдэгдэхээр харагдаж байна. Тийм болохоор би ингэж санал болгомоор байна. Сард 100 мянган воны хэмжээнд хоол унд хүссэн юма тайван авч болох тусдаа мөнгө гаргая. 이렇게 얘기를 하더라고요. 그래서 Өөрөөр хэлбэл зүгээр л хүсснээрээ зарцуулж болох мөнгө гэд бодчих. Тийм их мөнгө биш ч гэсэн энэ мөнгийг бол бид дуртай хоолндоо дуртай зүйлдээ зарцуулж болно гэсэн сэтгэл зүйн чөлөөтэй орон зай хэрэгтэй байгаа. 마음대로 먹고 Харин энэ мөнгийг нөхөр гаргах хэрэгтэй. Зөвшөөрч байна уу? 두 번째 아내도 За хоёрдугаарт эхнэр нь нөхрөө халамжлах хэрэгтэй. 제가 제 마음 Тийм болохоор би эхнэрт чинь өөрийнхөө зүгээс хэдэн санал хэлсэн. 아버지 얘기를 하는데 Аавынхын тухай ярихад хануул уйлж байсан. Өөрөөр хэлбэл дотор нь дуусаагүй үлдсэн шарах байгаа. 아버지께 Тиймээс нэг удаа эхнэрээ дагуулад аавынхаа газар дээр очиод эхнэрээ танилцуулаад дотроо нэг сайхан цэгцлээд аваасаа гэж хүсэж байна. Тэгвэл ингэж уйлахаа болох болно. 괜찮아요? За хануул таны хувьд эхнэрээсээ хамгийн их сонсхийг хүсдэг үг байна уу? 있어요? Чи өөрчлөгдөж байна, баг багаар дээрдэж байна гэдэг үгийг сонсомоор байна. Харин та нөхрөөсөө яг ямар үг сонсхийг хүсэж байна? 무슨 얘기 있어요? Би хичээнэ, би өөрчлөгднө гэх үгийг л сонсомоор байна. 그래요. 너무 좋 Сайн байна. 남편이 Тэгвэл эхлээд нөхөр нь энэ үгийг хэлээд үзэх үү? Би өөрчлөгднө, би засарнаа гэд. 남편이 먼저 Яг одоо энд үү? Тэгэлгүй яах вэ? Яг одоо. 한데 Угаасаа чин сэтгэлээс гарч байгаа үгийг хэлэхэд хүн бүхэн ичиж санаа зовдөг. Зүгээрээ та чадна. Цаашдаа би өөрчлөгднө. Ханууллээ чи сайн байж чаднаа. Би чамд итгэж байна. Сайн байна. Эхнэрээ нэг сайхан тэврээд аваарай. Одоо эхнэр нь ч гэсэн хануулыг нэг сайхан тэврээд аваарай. Та хоёр аз жаргалтай амьдрч чаднаа.